Сэтгүүлч Болортуя үргэмээ нэртагц. За манад иргэн эмэгтэй хандсан юм а. За түүний хувьд 2022 онд бидний ичнээ танил болох улсын хурлын гишүүн асан сайхан самбуугийн за бүр тодруулан хэлэх юм бол одоо Open Data гэж компаниудын мэдээлэл ил тод нээлттэй байдаг. За энэ сайтаараа ингээд ороод харах юм бол Нарантуул Трейд компани бол одоо эцсийн өмчлөгчөөр хувь эзэмшигчээр нь Шарав овогтой оюун согоо гэж нэмэгтэй байна. За оюун согоо гэдэг энэ нэмэгтэй бол сайхан самбуугай гэр бүлийн хүн болох эхнэр нь байгаамаа. За ингээд энэ компаниас SS Garden-д 800 сая төгрөгөөр 4 өрөө байр худалдаж авахар тохиролцсон байна. За ингээд байр худалдаж авахар тохиролцсон учраас түлхүүрээ аваад харин урьдчилгаанд нь 300 сая төгрөг шилжүүлээд ингээд явжээ. За яагаад тэр үедээ тэгвэл энэ манай редакцид хандаад байгаа гэдэг эмэгтэй яагаад Нарантуул Трейд компанитай гэрээ байгуулаагүй юм бэ гэхээр өмнө нь энэ Нарантуул Трейд компаниас аав ээж нь байр худалдаж авсан, гараж худалдаж авсан байсан. За тэгээ гэрээгээ байгуулахгүй байжгаад мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсны дараа гэрээгээ байгуулсан. За тийм болохоор аав ээж маань өмнө нь бас байр гараж аваад гэрээгээ байгуулаад гэрчлэгийг гараад ингээд процесс явсан учраас би итгээд эхлээд мөнгөө өгчхөөд за гэрээгээ тэгж яагаад хийчих байлгүй дээ. Бид нар одоо нэг хотхонд амьдарч байгаа хуршуу шахуу улс юм чинь хаа холтгов дээ гэж бодоод гэрээгээ хийхгүйгээр түлхүүрээ аваад 300 сая төгрөгөө өгсөн гэж байгаа. За ингээд уг байранд 2022 оноос 2026 оны 2 сарын 9-ний өдрийг хүртэл энэ одоо эмэгтэй амьдарчээ. За гэдэг нэртэй энэ эмэгтэйгээ хідүүлээ ерөөсөө Одноо гэд нэрлэлчих. За ингээ одноо 4 жил хэрэттэй энэ SS Garden-д амьдарсан байгаа. За харамсалтай нь гинт одоо энэ хугацаанд юу болсон бэ гэхээр гэрээгээ хийя гэдэг хүсэлтийг удаа дараа Нарантуул Трейд компанид хандаж хэлжсэн байна. Мессежээр, утсаар. За гэтэл эдгээр хүмүүс ямар хариу тайлбар хэлдэг вэ гэхээр яг одоо завгүй байна. Манай захирлын хүүхдүүд их хурлын сонгуульд нэр дэвшиж байна. За тэгж яагаад хийнэ гэх мэтчлэн ямар нэгэн шалтгаан тойцоор байгаад огт гэрээ хийхгүй өдөө хүртэл хугацаанд явжээ. Тэгээд гэрээгээ хийя гэд та ингээд нэхэд шаардахаар ямар тайлбар хэлдэг байсан бэ? За одоо ингээд захирал байжий гэсэн. За 24 онд жишээлбэл манай оюун согоо захирлын 2 хүүхэд одоо Наранбаат Эрдэнэтуул хоёулаа сонгуульд оролцож байна. Энэ үеэр бид нар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж болохгүй. Иймэрхүү юмнууд болж байна гэдэг. Ер нь бол ингээд байнгын шалтгаан тойцсон. Тэгтээ та завгүй байна. Итгээд байгаа гэсэн бэ шүү дээ. Тийм шүү дээ. Итгээл лээчсэн. За ингээд гэрээгээ хийгээгүй ч гэсэн мөнгөө төлчихсөн байж. За гэтэл нэг өдөр 2026 оны 2 дугаар сард та үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болвол таныг одоо байрнаас чинь гарганаа, тог усыг чинь тасалнаа, хотхон руу орох эрхийг чинь одоо хязгаарлана гэсэн ийм бичиг хаалган дээр наагаад явсан байсан байна. За тэр даруйд нь одноогийн эмэгтэй үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгийг шилжүүлсэн баримтыг үзэгчтэй харж байна. Ингээд өөрөөр хэлэх юм бол аман тохироогоор 800 сая төгрөгөөр 4 өрөө байр SS Garden-д худалдаж авахар тохиролцоод 300 саяыг нь урьдчилгаанд өгөөд 4 жилийн дараа үлдэгдэл 500 сая төгрөгийг нь хийсэн байна. Байр эзэмшигч мөнгийн одоо төлбөрийг нь төлсөн одноог байхгүй хойгуур нь шөнө оройн цагаар зэвсгэлсэн буюу хутагтай олон одоо эрчүүд цуглаад гэрээг нь нүүлгсэн байна. За ингээд уг одоо үйл явдлыг одоо баримтжуулахын тулд сөөхөөс бичлэг авъя гэтэл сөөх нь өөрөө энэ Нарантуул Трейд компани харьяа байдаг учраас бичлэг огт гаргаж өгөхгүй байсан байна. За улмаар эдгээр өөрсдөө ирээд дараах бичлэгүүдийг хийжээ. Цааж байгаа онгоолгоорой. Цагдаа гэ бид нэр алхна л гэж байна надад. За бичлэг онгоолгоорой. Бичлэгийг нэг айлтын санаалж бүгдээрээ хутгатай байлаа. Хутгатай. Тэгээд дараа энийг ингээд доош бүх юм. Ямар амар юм бэ? Хутгатай хүмүүс. Бүгдээрээ хутгатай. Ямар амар. Цагдаа ирсэн бүгдийг нь хутгатай тэгээд орлоо. Бодолгоо нэрч.
Тэгээд ойртох юм бол ерөөсө хутгална бид нар хутгаш хөвгтөө явж байна. Гэт ерөөсөө маш амар эсэ маш олуулаа гинт ингээд зэрэг гарч ирээ. Тэгээ бүгдээрээ орцны чиптэй. Одоо манай хотхон чинь ингээд яг тэр орцны амьдардаг хүмүүс л тэр орцныхоо чиптэй өндөр хамгаалалттай. Тэгээ хашаараа болохоор зөвхөн бүртгэлтэй машинууд оруулдаг болсон. Одоо манай харуулууд бол ерөөсөө тэгж бүртгэлгүй машин оруулахгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар систем дээр машинуудын дугаар бүртгэж гадны хашаагаар хүртэл явган хүмүүс хүртэл заавал чиптэй орж гардаг. Гарахтаа хүртэл чипгүй гарах боломжгүй байхгүй. Тэгэхэд бол ингээд хажуудлын зэрэгэлтэй байрны орцсон дотор тэр залуучууд бүгдээрээ хүлээжсэн байлаа. Дараа нь бид нар очиод харахад тэр дотор баахан ундааны савмаа тавьсан. Ер нь бол нэлээд бэлтгэлтэй байдалтай харагдажсэн. Тэгээд ер нь бол чипээр бүх байрлал орох тийм боломжтой. Тэгээд энэ одоо нэг орон сууцны байр чи хоёр орцтой. Хоёр орцыг нь хоёулангийн масктай залуучууд бариад тэр хооронд бол бусад залуучууд нь болохоор миний байрнаас миний хөрөнгийг одоо ингээд лифтээр гараж руу зөөд гараж дотор бол хоёр бэлтгэсэн постэр байсан. Тэр шүн одоо ингээд гэртээ байхад гаднаас хууль бусаар тог таслаад тэгээ би тоггүй болсон учраас хаалгаад өгчөөд ээж аваандаа очиж хонсон чи ерөөсөө л хуршүүдийн хэлснээр шүн нэгээс ахуулаад өглөө хүртэл намайг тэмднүүлгээд миний бүх одоо нарийн нанд бүх юмыг аваад явцаад 4 өрөөний хөрөнгө байнга л тэгсэн. Одоо ингээд шинээр орсон суугч худалдаж авсан гэд намайг бас хэсэг дарамтлсан. За би одоо энэ байрыг худалдаж авсан хүн байна гэд мессеж ичээд гэтэл дараа нь би тэр хүнийг өөрөө ингээ хуваараа судлаад үзэх тэр хүн хуульч хүн болж таарсан. Худалдаж авсан хүн нь ч биш юм биш үү? Тий, би бол тэгж ойлгож байна. Ягаад гэвэл надад нэрээ өөрөөс танилцуулсан. Утасны дугаараар нь ингээд хайгаад үзэхэд тэр хүн өөрөө хуулийн фирмийн хүн байсан, эднийхтэй ажилладаг. Бид нар бол ерөөсөө л уулзаад ярилцъя гэж маш их хэлсэн. За ингээд цагаан сар болох гэж байсан. Мэдээж 4 өрөө байрыг тогтчуулахад маш их хэмжээний мөнгө хөрөнгө орж тэр тавилгыг худалдан авсан, суйрлуулад суулгуулсан байгаа. За ингээд тавилгагүй, байргүй, мөнгөгүй болоод хөхөө өвлийн хүүтэнд олон ирчүүдэд дээрлэхүүлээд хутгатай ирчүүдээс айсандаа ингээд одноо гудамжинд гараад одоо 2 сар гаруй хугацааг үдээд байна. За ингээд Монгол улсад бүхэл бүтэн хин одоо ширэнгэн аан хуулийн дүрмээр хин хүчтэй нь, хин мөнгөтэй нь, хин танилтай нь, хин эрх мэдэлтэй нь ингээд эрх мэдэлгүйгээ, хүчгүйгээ ганцаараа ганц бие амьдардаг эмэгтэй хүнийг ингээд дээрлэхэж болдгийм үү? Ингэж болохгүй штэ гэд удаадараа олон байгууллагад хандсан байгаа хэдий ч одоогийн байдлаар ямар нэг арга хэмжээ авагдсан зүйл алга. За одоо шүүхийн хувьд бол миний энэ хэрэг албан ёсоор би бол 2 сарын 13-нд анх шүүхэд өгсөн. За сүүлд бол миний хэрэг үүснэ 3 сарын 5-ны өдөр хэрэг үүссэн байгаа. За тэр өдрөөс хойш бид нар шүүхийн байгууллагт хандаад за энэ хүмүүс гардаж авч гин үү гэхээр ерөөсөө л одоо ингээл хаяг нь өөр байна те эсвэл тэр хүмүүс нь уцаа авахгүй байна гэд. Одоо өнөөдөр чинь 4 сарын хэдэн бэлээ өнөөдрийг хүртэл ингээд шүүхээс цугтаасан байдалтай байгаа. За сүүлд бол цүх гэдэг Нарантуул Тэрэдийн гүйцэтгэх захирлын дугаарыг би шүүхийн байгууллагт өгсөн. За энэ хүн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм байна. Энэ хүн лөө холбогдоод гарцуулаад өгөөчэй гэд мэдээлэл нөхөд тэр хүн би одоо гадаад тавьж гинэ гэд шүүхэд бол хэлсэн байгаа. Гэтэл тэр өдөр би тэр хүнийг харсан. Тий. Явж байгаа байхгүй. Тий, худлаа яриад удаашруулаад энэ процессыг. За ингээд мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой. За мөн тэгээ дээр нь сэтгүүлчийн ёс зүйн кодонд буруутгагдж байгаа талд үгээ хэлэх боломжийг олгох ёстой гэдэг үүднээс бид энэхүү компани Нарантуул Трейд компани захирал Улсын хурлын гишүүн асан сайхан самбуугийн эхнэр Шарав овогтой оюун согоо руу 99.1-тэй дугаарлуу холбогдсон. За ингээд Viber-аар тэр бидэнтэй ярьслага өгөхдөө харин бидний шүүхэд өгнө гэж хэллээ. За мөн тэгээд дээр нь наад эмэгтэй чинь байр үзье гэж хэлээд түлхүүр авч яваад 3 жил манай байранд амьдарчихсан юм аа. Тийм учраас бид нар тэр эмэгтэйг байрнаас нь гаргасан гэдэг. Ямар хүн гомдол гаргаад байгаа? SS Garden-д байр худалдаж аваад авсан байрыг нь давхардуулж зараад наад хүмүүсээ биш үү? Мэдээллийн зөв аваарэ. Би гомдол гаргана шүү. 3 жил 6 сар хүний байрыг үзье гэж түлхүүр авч одоо цоожилж хаалгуудын сольж ингээ алга болсон шүү дээ надад Гаанбаяр гэдэг хүн чинь. Шалгуудаа одоо ямар ч чиг баримтгүй манад ямар ч гэрээ хийгээгүй тохироогүй
Хүний түлхүүр авч зогтож одоо байранд нь байрлаж 3 жил гарan болчиход төлөөгүй. Тэг бид нар байраа төлөөлж авахгүй яах юм? Түлхүүр авч явчаад үзье гэж хэлж түлхүүрийг нь авч явчаад 3 жил амьдарсан гэж юм уу тийм? Намбаяр гэж хүн чинь тийм байгаа шүү дээ. Үгүй ээ, над хүүхдээ оруулсан л гэж яриад идэв шүү дээ. Наа шүүх цагдаа магдагийн асуудлыг бид нар юу яачаад одоо асуудлаа нэг мөсөн шийдүүлчихээ. Тэгээд та бүхэн бас 3 жил тэр байранд зүгээр л түлхүүр авч явсан хүнийг амьдруулсан гэсэн үг юм уу? Наа түүний чи олохгүй байгаа юм чи яах юм? Тэндээ 3 жил тэнд амьдраад сөөхөө төлөөд байж хахад нь та нар тэгээ байлгаал исэн гэсэн үг үү тий? Үгүй ээ, хаалгаа тайлдгүй. Шөндөө нэг баахан залуучууд дагуулж чончоод алуулцдаг нэг тийм үнэ чинь бид нар олохгүйсэн шүү дээ. 3 жил танай компани байранд үнгүй амьдсан гэж үү? Би ч зүгээр юу яах юм бол хууль цагтаа сэргийлэхдээ янз янзын шүүхийн байгууллагаас нь мэдээлэл аваарай заа юу. Янз янзын хурдан янз янзын юм тавиад байгаа шүү. Бид нар бол наад сайтууд чинь энэ хүмүүстэй гомдлоо гаргана. За харин хохирогч одоогийн хувьд амьдарч энэхүү SS Card-ны байранд амьдарч байх хугацаанд сөөхийн мөнгө, ашиглалтын мөнгүүдээ бүгдийг нь төлж байсан баримтууд нь байгаа. Мөн одоо 2 удаагийн одоо гүйлгээ төлбөрөө хийсэн байгаа гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Таныг байр үзэн гэж түлхүүр авч яваад түлхүүр буцааж өгөхгүй 3 жил тэр байранд үнгүй амьдарсан учраас бид нар одоо тэр байрнаасаа хөөж гаргасан гэсэн ийм тайлбар хэлж байна. Энэ дээр та тайлбар өгөөч. Тэр бол яг намайг хүчээр нүүлгсэн өдрөөс хойш ийм хувилбарыг яриад байгаа. Анх бол 2022 оны 8 сарын 25-ны өдөр би урьдчилгаа мөнгөө шилжүүлээд 26-ны өдөр би албан ёсоор ингээд байраа хүлээж аваад байран дотроо 4 жил амьдарсан. Энэ хугацаанд би яг эдний хариуцсан сөөхөдтэй бүх сөөхөө өгөөд надад бүх баримтууд байгаа. Дээрэс нь энэ одоо ингээд нэг тийм түлхүүр аваад хаалга хөвдөд орох ерөөсө боломжгүй. Энд чинь маш үнэтэй байр, маш амар өндөр хамгаалалттай борлуулалтын менежерүүд нь энэ хашаан дотроо ажилладаг байсан. Тэгээд энэ оюун согоо захирлын том хаус бол яг манай орон сууцны бүр яг хажууд хамгийн ойрхон байр бол манай байр ахгүй. Тэгэхээр ер нь бол ямар ч боломжгүй 3 жилийн турш хууль усаар ингээ хүнийг амьдрахыг хараад тэгээд надаас өөртөө яг эдний компани сөөхөө аваад явж исэн тийм үү. Би нэг юм нууцаар биш, миний бүх бүртгэл албан ёсоор исэн. За бид ийхүү баримтат мэдээллийг хүргэсний учир нь сүүлийн 6 жилийн хугацаанд Монгол улсад орон сууцны залилангийн гэмт хэрэг огцом өсөж нэмэгдсэн байгаа учраас иргэн танд сэрэмжлүүлэг болгож байгаа. За орон сууцны залилангаас үүдээд 2026 оны эцсийн датагаар гэхэд 216 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчсан ийм байдалтай байна. За тийм учраас гинэн итгэмтгий нүүдэлчин Монгол занга бид одоо сайн тал биш орчин цагийн материалист ертөнцид гинэн итгэмтгий тал нь бидний сул тал болж хувирхаар байгаа учраас заавал гэрээ байгуулахдаа гурвалсан гэрээ байгуулсан гэрээгээ натратаар батлуулах, үүний дараа шилжүүлэг гүйлгээгээ хийж байхыг хуульчид сануулж зөвлөсөөр байгаа. Орон сууц барилгыг нь одоо залилж байгаа гэмт хэргийг дотор нь бас хэд хэдэн төрлөөр ангилж болохоор байна. За тухайлах юм бол орон сууцыг хямд үнээр эрт захиалга санал болгодог. Гэтэл тухайн байр нь цагтаа ашиглалтанд орохгүй. Ингээд хүн мөнгөө хэмнэж эрт одоо орон сууцыг захиалах гэсэн биш, түрээсийн орон сууц дамжиж явж одоо алдагдлалд орох. За мөн дараагийнх нь бол иргэд төлбөрөө бүтэн төлсөн ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ олохгүй, хоорондоо гэрээ байгуулахгүй. Ингээд эрх зүй маргаан үүсээд яг энэ одноо сайхан самбуугийн гэргийн оюун согоо нарын маргаан шиг шүүх цагдаагаар уг маргаан ингээд яваад байх. За энэ өнөөдрийн одоо миний та бүхэнд ярьсан кейсийн хувьд бол бүр мөнгөө төлчхөөд байрандаа орсон хэрнээсээ инфляц дагаад орон сууцны үн өссөн байгаа үед хямдхан зарсан гэж үзээд байраа илүү өндөр үнээр зарах гад ганц бие ч юм уу иймэрхүү хүмүүсийг одоо хөөж туж хүч хэрэглэн байрнаас нь гаргах ийм төрлийн залилан бас гарч ихэлсэн байгаа нь энэхүү кейсээр харагдаж байна. Миний хувьд бол яг угаасаа би чинь 2022 онд ийм дүнгээр тохирсон хүн байгаад байдаг те. Эднэр болохоор одоо зах зээлийн үн бол огцом өссөн байгаа. Энэ байрч 2 тэрбумаас даваад явцсан. Тэгэхээр одоо ингээд магадгүй тэдний хувьд бол надтай одоо 800-аа нэмэгдүүлээгээд бид нар санал тавилаа ч гэсэн тэдний хүссэн дүнд хүрэхгүй байх гэж өөрсдөө үзсэн юм уу те. Ер нь бол шунлын
зорилготой л үн хүргэж зарах юм сэтлэр л гэрээ хийгээгүй юм чинь бушуухан энийг ингээ явуулчих л гэж хардж байгаа юм байна. Орон сууцны залилангийн гэмт хэрэг яг өнөөдрийн байдлаар Монгол улсад хэвийн үзэгдэл шахуу болцоход байна. За энэ гэмт хэргийн эсрэг хуулийн дагуу 60 хоногийн хугацаанд шийдэх байтал шүүх прокурорын байгууллагууд байнга одоо залилангийн орон сууцны залилангийн гэмт хэрэгүүдийг хойшлуулж байна. За хуульд заасан хугацаанд хууль хэрэгжүүлэх шүүх прокурорын байгууллагууд ажлаа хийхгүй хойрог хайнга хандаж байгаа нь залилангаас болж хохирсон бүтэн гэр бүлийг дахин нэмж хохироож байгаа ийм кейс өнөөдөр Монгол улсад байна. Тийм учраас хууль зүйн сайдын ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн сайдуулах амар сайханд шинэхэн одоо засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд учрал нарт хандаж хэлэхэд орон сууцны залилангийн гэмт хэрэгээс болж хохирсон мянган хүний асуудлаа шийдэжээ. Өнөөдөр Монгол улсад тэр дундаа нийслэлд гарч байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг залилангийн гэмт хэрэг. За энэ дотроо орон сууцны залилангийн гэмт хэрэг жин дарж байгааг дуулгая.